Өөртөө хамгийн тухтай байрлалаа олж суугаарай. Нүдээ аяар хайнаад анхаарлаа аажмаар дотогшоож эхлүүлээрэй. Амьсгал болон биеийнхээ мэдрэмжийг зүгээр л ажиглаарай. Яг одоо танд хэрэггүй байгаа бүх булчингаа зөөлөн суллаж биеэ бүрэн тайвшруулаарай. Одоо өвгөн модны эрч хүчийг урин дуудъя. Таны төсөөлөл өөрийнхөөрөө асар том сүрлэг өвгөн модыг бүтээж байна. Яг ямар дүр зураг гарч ирнэ түүнийг итгэлтэйгээр хүлээн аваарай. Та тэр авраг модны өмнө зогсож байна. Өөрийгөө түүнтэй харьцуулаад хэмжээний ялгааг мэдэрч үзээрэй. Энэ модны дэргэд байх ямар мэдрэмж төрж байгааг анзаараарай. Одоо модны ёроолд очиж нуруугаа их биетэн налан тухлан суугаарай. Тэндээсээ өмнөх уудам тал руу хараарай. Эргэн тойрноо анзааръя. Тэнд өөр модод байна уу? Гол мөрөн, нуур цөөрөн харагдаж байна уу? Өөр ямар ургамал, амьтад эсвэл хүмүүс байна вэ? Энэ бүх үзэгсэлэнт орчныг тайван ажиглаарай. Таныг газар дэлхий бат бөх түшиж, ард талд чинь өвгөн мод энэрэнгүйгээр түшиж байгааг мэдрээрэй. Өвгөн мод гэж яг юу болохыг мэдэх шаардлагагүй ч түүний эрч хүчийг та мэдэрч чадсан гэдгээ хүлээн зөвшөөрөөрэй. Тэр мэдрэмжийг зөвшөөрөх тусам та байгаль дэлхийтэй улам гүн холбоотой болж байгаагаа мэдэрнэ. Та байгальтай холбогдох төрөлхийн мэдрэмжтэй. Таны дотор зүүн совин гүн ухаарал аль хэдийнэ байдаг. Энэ үннийг тайвнаар хүлээн аваарай. Энэ л хангалттай. Яг энэ мөчөд байгальтайгаа холбогдсон тэр мэдрэмж өөрөө хангалттай. Та энэ холбоог хүчлэгч хэрэггүй, батлахч хэрэггүй. Та бол байгалийн нэг хэсэг. Байгаль мөн өөрийнхөөрөө оршдог. Одоо та хоёр зүгээр л хамтдаа байхад хангалттай. Анхаарлаа цээжнийхээ төв, зүрхний энергийн төвдөө авчраарай. Тэнд намуухан ягаан өнгийн гэрлийн бөмбөлөг байгааг төсөөлөөрэй. Хайр инэрлийн зөөлөн долгионыг мэдрээрэй. Тэр ягаан гэрэл нь дэлхийн хамгийн гүнд орших хайр,
инрэл, тэтгэн дэмжих энергийн яг ижил мөн чанарыг агуулдаг. Хайрлах, тэтгэх, өгөх, хүлээн авах. Тэнцвэрийн мэдрэмж бүх биеэр танд харахад та дэлхий болон орчлон ертөнцтэйгөө илүү нэгдэж байгаагаа мэдэрнэ. Та өөрийгөө байгаагаар нь зөвшөөрхийн зэрэгцээ бусдыг ч мөн өөрийнх нь байгаагаар нь л зөвшөөрнө. Одоо өөрийгөө энэ модтой нэгдэж байна гэж төсөөлөөрэй. Таны төсөөлөл үүнийг ямар хэлбэрээр үзүүлнэ? Яг тэр нь л зөв. Өөртөө бүрэн итгээрэй. Энэ бол таны дотоод аялал. Та юу мэдэрсэн ч тэр нь зөв. Одоо та модтой нэгэн цул болсон. Эхлээд үндсээ мэдрээрэй. Үндсээ аажмаар сунгаж эхлээрэй. Тэд бүх чиглэл рүү тэлж 360 хэмээн бүх зүг дурган эцэст нь дэлхийг бүхэлд нь бүрхэн тархдаг. Та бат бүх үндэслэж дэлхийдээ салшгүй холбогдсон байна. Таны үндэс дэлхийн цөмд хүрч түүний намуухан ягаан хайр инэрлийн гэрэлтэй холбогдно. Үндэс тань тэр энергийг өөртөө шингээн авч тэр нь таны дотоод мөн чанарыг тэтгэж эхэлнэ. Энэ энерги таны дотор хэрхэн орсож байгааг мэдрэн хэсэг зуур чимээгүй байгаарай. Магадгүй хөнгөн мэдрэмж, зөөлөн дулаан, эсвэл бараг мэдэгдэхээргүй жирүүлзэх мэдрэмж төрж болно. Зүрх тань дэлхийн төвтэй холбогдсныг мэдрээрэй. Дотоод тань талархлын ундаргаар дүүрч байгааг мэдрээрэй. Яг энэ мөчүүд хичнээн бүрэн бүтэн амар амгалан байгаагаа мэдрээрэй. Энэ сайхан мэдрэмжээ хадгалсаар одоо байгаа цаг хугацаа орон зайдаа аяархан ирж байна гэж төсөөлье. Дэлхийн татах хүчийг дахин мэдрээрэй. Өвгөн модны хайр, мэргэн ухаан, дэмжлэг таны дотор хിവэрэ байгааг мэдрээрэй. Зүрхэндээ талархлын мэдрэмжээ авч үлдээгээрэй. Харин одоо яаралгүй өөрийн хэмнэлээр нүдээ аажмаар нээгээрэй. Та одоо байгаа газартайгаа бат бүх холбогдсон шин нэрч хүчээр дүүрэн тайван амгалан